Харин ч манай хоёр бүр хоорондоо ярилцж хагаад Ян Жийг жинхнээсээ алгадтыг гэж ярилцаад тэр кинон дээр жинхнээсээ алгаддаг юм бэл. Аль биесны эрэгтэйгэр. Тэгээ. За энэ киноны нэр хүндтэй зэрэгцээд Гонлигийн ч гэсэн өөрийгөө Холливуудын кинон тохирхон гэдгээ харуулж чадсан. Дараа жил нь дахиад л Холливуудын кино болох Miami Vice. За энэ кинонд Jamie Foxx, Colin Farrell нартай хамтран тоглосон. За мөн удалгүй алдарт Hannibal цувралын дараагийн ангид өмнөх амьдралыг үзүүлдэг тэр кинонд дүр бүтээдэг. За энэ дунд харин 2006 онд Curse of the Golden Flower гэдэг кинонд хатан хан Phoenix-ийн дүрийг бүтээдэг. Энэ кинонд Хонконгийн хан Chow Yun-Fatтай хамтран тоглоод за киноч маш сайн бүтээл болж байгаа. Их сүрлэг, өнгө будаг сайтай. За Гонли хатан хааныг дүрийг бүтээсэн нь яг л түүний байх ёстой газар нь байсан мэт. Түүнд хатан хааны тэтэм яг зогцсон гэдгийг тэр кинонд бид олж харж байгаа. Тэгвэл энэ киноны найруулагч нь түүний өмнөх найз залуу болох Жан Йимо байдаг. Оо тийм үү. За ингээд хосууд дээрх асуудлуудаас болоод үр хөндөрлөгээр шийддэг. Гэтэл хосуудын эцэг их нь үүнийг эрс эсрэгүцдэг. Хүүхэд бол бурхны бэлэг. Хэдий хүнд хэцүү цаг байгаа ч гэсэн бурхны бэлгийг үгүй хийж болохгүй. Гэт үн хөндөрлөх тэр санааг нь тас хөргөлсөн байна. Ингээд 1965 оны шинэ жилийн баяраар буюу 12 сарын 31-ний өдөр энэ гэр бүл бяцхан охиноо хөлгийдэн авдаг. За бяцхан ямаа таслуудлах шахан ээж авдаа баяр гүнгийг хослуулан байж энэ ертөнцид ирсэн энэ охин бол ирээдүйн Азийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг үзэсгэлэн гоо Гонли байдаг. За авиасан тодорхойн зэрэгцээ тэр маань маш ухаалаг гэж дээр дурдсан тийм. За энэ ухаан нь янз бүрийн зүйл дээр илэрч гарч ирсэн гинэ. Гонли ах нартайгаа кино үзэх маш их дуртай. Гэхдээ театрт үзэх мөнгө байхгүй. Тасалбар худалдаж авах мөнгө байхгүй. Хаяа гадаа ингээд өнгөө кино гаргадаг юм байна л да. Тэр бүр хаяа л. Тэрийг бол алгасна гэж харин ч нэг байхгүй. Тэгээ кинонд юу маш дуртай юм гинэ. Тэгээд Гонли нэг юм бодож олсон баг. Ерөөсийн тасалбарыг хуурамчаар хий. 1997 оны Arthur Golden гэдэг зохиолч бичсэн. Ижил нэр зохиолоос сэдвлэн хийсэн 2005 онд нээлттэй хийж байгаа Memoirs of Geisha буюу Geisha-гийн дурсамж гэдэг кино байна. За энэ бол үнэхээр маш гомддог гоё кино. Оскарын наадмын 6 төрөлд дэвшээд 3-т нь ялалт байгуулж чадсан. Японы гейша нарын тухай буруу ойлголтыг засаж, за гейшагийн урлагийг дэлхийд дахин таниулахын зэрэгцээ. Хүний мөн чанар, дотоод сэтгэлийн олон өнгийг харуулсан гайхамшигтай бүтээл. Энэ кинод Азийн олон том жүжигчид тоглож байгаа. За Жан Жи, Кен Ватанабе, Мишель Яо, за Того Игавач гэдэг юм тийм. За найруулагчаар нь Роб Маршал ажилласан бол хөгжмийн зохиолчоор нь домогт Джон Уильямс ажилладаг.